дарга мэдээлэл хүргэе. Эрэгтэй хүмүүс цэцэг тарих, цэцгийн дэлгүүрт ажиллах нь ховор байдаг. Тэгвэл бид автомашины засварчин, замчин мэрэгжилтэйч цэцгийн дэлгүүрт цэцэгчин хийж цэцэгтэй амьдралаа олгосон үлэмж төгөлдрийг онцолж байна. Тэрээр цэцгийн үнэр хараа булган байдал татагдж 5 дахь жилдээ энэ салбарт ажиллаж байна. Үлэмж төгөлдрийг хамт ажиллагсад нь Монголын анхны эрэгтэй цэцэгчдийн нэг хэмээн тооцогдсон. Эрэгтэй хүн яагаад цэцэгчин хийж болохгүй гэж бодсноор гендрийн энэ тогтсон ойлголтыг эвдэж цэцгийн дэлгүүрт цэцэгчнэр ажиллаж эхэлжээ. Анх ерөөсөө бүх юм л мэдэхгүй байж байгаа л тэгэл үнэхээр цэцүү баана гэдэг бол бас үнэхээр хэцүү. Тэгэл одоо эхнээс нь бүх юм сурна. Одоо энэ цэцгийн ажиллагаа юу, тэр цэцгийн ажиллагаа юу, лилийн ажиллагаа, сарнааны ажиллагаа, ромашка гэл бүх цэцэг болгоо өөр ажиллагаатай өдөр болгоо усын солин цэвэрлэнэ гэх юм бол бас тиймэрхүү. Жохон амархан ажил юм шиг харагдаж байгаа мөртлөө одоо ингээ хүмүүс одоо ингээ цэцэг зараал байна гэж боддог үг тийм байхгүй. Цэцгийг чинь нэг бүрчлэн цэвэрлэн мууцсан дэлбээ болгоно юмнууд заавна тэгэл юм найл болох тэгэл хүүлэхгүй гоё сайхан хүмүүст очиулъя гэл юм бодно доо. Үлэмж төгөлдөр дэлхийд танигдсан цэцэгчин болох мөрөөдөлтөө мөн ойрын хугацаанд цэцгээрээ тусгай үзүүлбэр үзүүлэх зорилго тавьжээ. Цэцэг гэдэг боож байгаа, өгч байгаа, авч байгаа гэд бүх хүндээ сайхан сэтгэл төрүүлдэг. Иймээс тэрээр өмнө нь өсчин, барилгачин зэрэг олон ажил хийж байсан ч цэцэгчин мэрэгжилдээ хэн хүнээс илүү дуртай хэмээсэн. Дэлгүүрт орж ирсэн хүмүүс түүнийг цэцэг боож чадна гэдэг төдийл итгэж өгдөггүй. Нүдэрээ өөр хэн нэг хайдаг байна. Хүмүүс ингээд эрэгтэй хүн цэцэг боож байгааг харахаараа боож чадах юм уу, яах юм ч гэдэг юм уу, тиймэрхүү хандлага ер нь хэрэг гардаг. Ер нь байнга. Орж хүн болно л юм тийм хандлага гаргадаг. Тэгэл боолгосны дараа бөө ямар гоё юм бэ гэх энэ тиймэрхүү зөндөө гарна. Ер нь байнга тийм асуудал гарч байна. Одоо энэ цэцэг одоо энэ хүнд одоо авж байгаа хүндээ очиод баярлуулах мэдрэмж нь л гоё санагддаг та. Хүн аавал ямар яаж баярлах бол гэл тиймэрхүү тэр мэдрэмж нь л. Анх түүнд бүх зүйл хэцүү шантармаар санагдаж байсан ч хичээж суралцсаар одоо түүнд боож чадахгүй бас мэдэхгүй цэцэг байхгүй гэхэд болно. Түүний анхны том захиалга нь 300 сарнай боосон нь мөн өөрийнхөө ур чадварыг сорж 1000 сарнайг 6 цаг орчим боож байжээ. Тэрээр бэлгэнд авсан цэцгээ хэр удаан амьдруулах талаар дараах зөвлөгөө өгсөн юм. Одоо өдөр болго усын солиод доороос нэг хэмжээний ташуу тарих хэрэгтэй. Одоо ингээд цэцгийч одоо ингээд ташуу тарихгүй бол одоо энд дэдэг ус уунууд бөглөрнө. Одоо энийг чи ингээд өдөр бол нэг өнжөөл нэг ингээд ташуу тариад байгаа хэрэгтэй. Ташуу тариад байна гэдэг чи одоо ингээд усыг ингээд уулгаж ийна л гэсэн үг байхгүй. Тэгээд гол нь хүүт усанд байх хэрэгтэй. Тэгээд хид хүүтэн биш, хид халуун биш. Тэгээд ер нь бол ишин шидий одоо хүмүүс одоо арх хээ, сахар хийн, юу ч хийдэг гэнэ. Тэгээд тийм юм ерөөсөө байж болохгүй. Зүгээр л усаараа хүүт усанд л хийгээд байх хэрэгтэй. Түүний ажилдаг White Firm Flowers дэлгүүрийн нэг онцлог нь цэцгэн хувцастай хүн таны цэцгийг чин сэтгэлийн өгөхтэй хамт хүргэж өгдөг явдал. Мөн цэцэг авч байгаа хүний догдолж баярлсан мэдрэмжигч бичлэгт болгож илгээдэг байна. Цэцгийн үнийг болохоор анх зүгээр ингээд хувь хүн очиод өгөхөд ер нь бол нэг ирагцгүй шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл цэцгийн хүн өөр ингээд авчиж өгөхөөр илүү хүмүүс ирагсан илүү хүнд үлдэж байгаа дурсамж олон сэтгэл үлдэж байгаа нэг цаанаа нэг хүчлэг ба шүү. Тэр үеийн аюул гүн тусдсан болоо гэж бодоод тэгээд анх гадаадын нэг сайтаас одоо инспирэшн аваад тэгээд бид нэр өөрсдөө тийм гаргасан байна. White Firm Flowers дэлгүүрийнхэн хотын зүүн захад цэцгийн дэлгүүр байхгүй байхад анх дэлгүүрээ нээж байжээ. Тэд цэцгнүүдээсээ тайтгарал, цэцэг авч байгаа хүмүүсээсээ аз жаргал мэдэрдэг гэсэн юм. Мөн эрчүүд цэцэг авахдаа хамгийн их баярладаг тул тэдэнд зориулсан багцаагч гаргасан байна.